За энэ хуулийг мэдээж бизнесийн эрх чөлөөгөө дэмжиж энэ чөдөр тушаа болоод байгаа юм дээр одоо болиё гэдэг юм бүгдээрээ дэмжиж байгаа. Гэтэ энэ дээр бид нар нөгөө маш нухацтай бас харахгүй болвол би бол ийм санал хэлэх гээд байгаа. Энэ хуулийг дагаж орж ирсэн зөвшөөрлийн тухай хуультай өмнө нь улсын хурлаар орж ирээд инх төвшин гишүүн ажиллаж исэн олон хууль байгаа. Тэр дахиж орж ирсэн тийм үү? Дахиад нэг хөндөх ёстой заалтуудаа хөндлөөгээд тэрийг нь тусдаа ялгаж аваад тэн дээр нь нэлээд суудсан ажлын хэсэг байгаа учраас тэрийгээ тэр хурдан шуурхай журмаар нь явахд бол асуудал байхгүй. Нэлээд бас хаваржангаа ажилдсан хуулиуд байхгүй. Тэгтэл яг шинээр орж ирж байгаа хөрөнгө оруулалтын тухай хууль байна, архитан согтуурах байна, өөр юу гэчүү арбитрийн хууль мөл гэдэг байна шүү дээ тий. Энийгээ бол бид нар нухацтай ажлын хэсэг гаргаад тэгээд тал талаас нь хилцээд явах нь зүйтэй. Тэгэхгүй бол би одоо ингээд сонсохоор тэр арбитрийн тухай хууль дээр ч гэсэн тайлбарлаж байгаа нь хөрөнгө оруулалтын маргааныг бол ингэдэм аа гэх тийм. Гэхдээ тэр хөрөнгө оруулалтын маргаан гэдэг чинь олон улсын эрх зүйгээр явдаг маргаан багхгүй юу? Монгол улсын хууль тогтоомж хамаагүй болчдөг шүү дээ. Тийм нөхцөл улсын эрх ашиг хөндөгддөг учраас нээлттэй болгоё гэдэг юм явдаг байхгүй юу? Би яагаад энийг яриад байна гэхээр би одоо улсынхаа эрх ашигыг хамгаалахын тулд олон улс төр чи очиж маргаанд нь орж те цовлонгийн мэдж байгаа. Яагаад бид нар ийм одоо 90-ад онд нөгөө юм идэхгүйгээсээ болоод баахан давхар татрын гэрээ, баахан BIT буюу хоёр талт нөгөө хөрөнгө оруулалтын гэрээг гадаадуудыг татах гэж чинь гээд маш юм найрсаг одоо ийм нөхцлөөр өгцсөн байхгүй юу? Гэхдээ тэрнтэйгээ дүүцэх одоо үүрэг даалгавар байдгүй. Тэгэд яадгүй гэхээр тэр систем рүү очихоор бид нар манай улсынхаа үнэхээр ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй гэдэг дээрээ тулдаг. Энэ дээр бол би эмзэглэж явдаг. Тэгсэн чинь тэр ойлголтыг олон улсын эрх зүйн ойлголтыг дотоодын хууль тогтоомж руу оруулаад одоо үр дагаварт нь яах чинь гэхээр Монгол улсын өөрийнхөө бодлого гаргах асуудлыг нь бүр хумаад дотоодын аж ахуйн нэгж энэ дээрээ гарах арилжааны одоо гэрээний эрх зүйн ч гэсэн олон улсын гэрээ хэлцээрийн дагуу эрх зүйн зарчмын дагуу шийдэгдэх юм руу бүгдээрингийн хөрөнгө оруулалт ингэ явчихж байгаа байхгүй. Ийм холио мантан байж болохгүй. Ялгаж салгах хэрэгтэй. Гэх мэтчлийн энэ концепцийн хувьд эдрийгээ ярилцаад, засаад, наривчлаад ингэ явахгүй болвол нуухыг авах гэж байгаа нүдийгээ сухлав гэдэг л үнэхээр болно. Бид нар бол одоо мэдээж хөрөнгө оруулалтын асуудлыг сайжруулах ёстой. Тэн дээрээ зөвшөөрж байгаа. Гэтэ хөрөнгө оруулалтын хуультай бол байдаг асуудал их бага штэ. Хөрөнгө оруулагч нар юунаас болоод байна гэхээр ерөөсөө л энэ төрийн өөрсдийнх нь байж байгаа асуудал, улс төрийнх нь асуудал, улс төрчин ихтэй бодлого нь тодорхойгүй байгаа л асуудал шүү. Тэгэхээр энээсээ эхэлж ажиллахгүй хөрөнгө оруулалтын хуулийн буруу юм шиг байгаа. Тэрийг ингэж байх бол зохимжгүй. Маргаан таслах тийм зөвлөлтөй байхыг бол дэмжиж байгаа. Урьдчилан сэргийлээд тэр маргаанаас гарах зардлыг багасгах төр бол байх ёстой. Гэхдээ тэр маргааны чинь цар хүрээ юу байх вэ гэдгийг маш нарийн хийх ёстой байхгүй. Тэгээ олон улсын эрх зүйн зарчмуудыг дотоодын хууль тогтоомжтой байгаа бүгдийг толиод бүгдээрээ хөрөнгө оруулалт гоё гэдээ ингэ орж үлээ өрөөсөө болохгүй. Бүр холион бантан. Тэгэхээр энэ мэтчлийн юмнуудаа засах ёстой. Тэр бэлэн болцсон нэлээд сайн ажилтсан зөвшөөрлийн хуулиудаа салгаж аваад хурдан хилцдгээрээ хилцээд явхад бол асуудал байхгүй. Инх төвшин гишүүн бол нэлээд бас чамбай ажлын хэсэг нь бол ажилласан гэж бодож байгаа. Тэгээ ийм л байр суурь илэрхийлээ.